Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ Junji Ito Collection-ы 8 дугаар ангийг ярих болно. Мөн бичлэг дээр лайк, subscribe дарж, комент чинь дэмжээрэй. Баярлалаа. Риса, энэ бол чиний гэр ойлгосон уу? Түүнд юу тохиолдов вэ? Би түүнийг буцах замдаа олсон. Гэхдээ тэр огт юм ярихгүй байсан. Намайг санахгүй, таньдаггүй хүн шиг л бас гэрээ санахгүй байгаа болтой. Шүн тунд Риса юунаас ч юм айн чихээ даран суух үеэр хаалга тогшин нэг дэм 60 хөлчөг урт хэрнээ биеэрээ өргөстэй амтан мүлхэж орж ирэн Риса хашгирснаар үзэгдэл солигдно. Макита буюу найз залуудаа өчигдөр юу харснаа бас байнга иймэрхүү зүйл харвал удахгүй галзуурах тухайга хэцүү байгаагаа хэлэхэд найз залуунд тайдгаруулан хамтдаа цэцэрлэгээр зугаалахыг санал болгоно. Илүү дутуу юм харж байгаа нь өрөөндөө хитрхи удаан байснаас болж байгаа байх гэдэг. Риса, би чамд нэг зүйлийг хэлмээр байна. Би чамд хайртай. Би өмнө нь чамд энд сууж явахдаа хэлж байсан штэ. Чи санаж гин үү? Үгүй, санахгүй байна. Ой санамжаа алдна гэдэг аимшигтай юм а. Дурсч болох бүх сайхан мөчүүдээ бүгдийг мартна эсвэл зүгээр алга болно гэдэг үнэхээр аимшигтай. Би л авт эсгүй. Нэрээ юу гэж Риса? Чи яагаад манай гэрт ирэхгүй байгаа юм бэ? Аав өвчтэй хэвтэрд байгаа. Хойлоо манайх руу явцгаая. Ингээд Риса найз залуугийнхаа гэрт ирдэг. Макитагийн аав нь түүхэн зохиолч ээж нь түүнийг төрснийхэн дараа удалгүй насарсан. Чиний хувьд чи манайд анх удаа ирж байгаа юм шиг санагдах боловч өмнө нь хэд удаа ирж байсан гэд тэр хоёрыг ярилцах үед аав нь хөлөөрөө мөлхөөд өөрийгөө татаад гаргаад ирдэг. Сайн уу Риса? Чамайг ирсэнд баяртай байна. Эцэст нь чи Макитатай гэрлэх нь байна шүү дээ. Аава бол тэр ой санамжаа алдсан. Одоо болж үз. Гэхдээ удахгүй эдгрээд бүх зүйлээ санах болноо. Миний би өдрөөс өдөрт муудж байна. Надад бараг цаг үлдээгүй. За би явлаа Риса, хүүг минь халамжлаарэ. Аава болил доо. Тэр бидний сүй тавьсныг юу ч санахгүй байгаа. Санахгүй байгаа юмыг бити өндрүүл заа юу. Зүгээр дээ, удахгүй санаад эхэлчихнэ. Холбогдох талууд шийдвэрээ гаргасан. Энэ тохиолдолд би эндээс гарна гэд учир битүүлэг юм ярьж байснаа эмэгтэй хүний хоолоогоор Макитаг халамжил санаа тавиарэ. Залуу хатагтай гэд яваад орчдөг. Риса бүр үнэхээр гайхаж орхидог. Орой болж ихээд л Рисагийн сэтгэл төгшөөрөөд эхэлдэг. Гарцаагүй ямар нэгэн аимшигтай зүйл болсон болохоор л би ой санамжаа алдсан. Тэр нь яг юу вэ? Би Макитагийн очихдаа илүү сандардаг. Магадгүй миний санахгүй байгаа шалтгаан нь түүний гэрт байж магадгүй гэд бодоод сууж байхад Макита гэрт нь ирчихсэн түүнийг дуудуулдаг. Риса, чамайг ийм байдалд хүргэсэн дуучлаарэ. Гэхдээ энэ үнэхээр чухал. Аавын би үнэхээр муутсан. Тэр чамайг хармаар байна гэж надаар дамжуулсан. Хамт явах уу? Гуй гэд ерөн л хүчээр чирээд аваад явчихдаг. Гэрт нь ирээд Макита аавынхаа өрөөний хаалгыг нийтл аавынх нь толгой дээрээс нэмээд баахан толгойн яснууд байдаг. Яг сайн тайлбарлаж чадахгүй байгаа ч тиймэрхүү юмнууд байдаг л да. Тэр нь ядаж байхад амар урт үргэлжилсэн 60 хөлчийг. Тэгсэн дээр хачин зүйл нь Макитагийн өвөг дээдсийнхэн цуглуулсан гавлын яснууд юм байна. Аавынх нь дээд талын ясн нагад зэгчийнх, тэрний дээд талынх нь эмээгийнх нь, тэгээд элен цуланцийнх нь гэд гавлын яснууд байдаг. Бүх тархинууд нь хоорондоо ийм замаар холбогдсон байдаг. Хөөе Макита, миний би улам муудж байна. Би хэдэн цагаас илүү төвчж чадахгүй нь. Хурдыг хийх ёстой зүйлээ яг одоо хий. За аваа гэж хэлэх хооронд Риса би бүгдийг саналаа. Санджглаа гэхэд Макита ашгүй дээ. Чи надтай гэрлэн гэснээ санаж гэнэ үү? Надад миний мэрэгэн ухааныг өвлүүлэх хүүхэд хэрэгтэй. Би өвөг дээдсийнхээ цуглуулсан энэ олон дурсамжийг үгүй хийж чадахгүй. Чи надтай гэрлэж гэрлэн эзтэй гэхэд Риса үгүй чадахгүй, чамтай гэрлэж чадахгүй гэд зүгтаачдаг. Зүгтэж явж байхдаа өвөг дээдсийнх нь баахан олон гавлын ясан дээр бүдрээд унцдаг ба араас нь хөөж ирэх Макита яг Рисаг явуулахгүй гэд барьж авах гэтэл толгой нь маш их өвдөж цус гарan эхлэхэд толгоогоо барин ааваа гэд цаад өрөөрөөгөө явчихдаг. Рисагийн хажууд байсан гавлын яснууд бүгд хөдөлгөөнд орж humigдан нэг өрөөрөө ороод явчихдаг. Гайхсан Риса ардаас нь очиж нэг өрөөний хаалгыг онгойлгоход аавынхын толгой дээр байсан гавлын яснууд алга болон Макитагийн толгойн залгагдсан байдаг ба нөгөө гавлын яснууд ярьдаг. Юу хийгээд байгаа юм бэ Макита? Наад охиноо хурдан бариад ав. Хурдл түүнийг явуулчихвал ихнэр болоход хэцүү болно. Ойлголаа авга ихчээ.
Түр дуугаа бай. Би аавыг үхэж байгааг мэдсэн бол арай эрт үйлдэл хийх байсан юм. Санаа зовлтгүйгээд ардаас нь 4 хөллөөд хөөж эхэлдэг. Тамирын барагцсан Риса шалан дээр сүлдэн унаж харин өвөг дээдсүүд нь хөөхөн сүт бүсгүйтэй боллоо. Ашгүй ингээд манай өвөг дээдсийн уламжлалыг үргэлжлүүлэх боломжтой боллоо гэж ярьснаар 8 дугаар ангийн эхний хэсэг дуусч байгаа юм. Японы аль нэг хотод шинээр цирк иржээ. Орсон суугчид баяртай наргагүй цирк рүү ярангуйлдана. Сайн байцгаана уу эрхэм хүндэт ноёд татагтай нараа. Papyrus Grand Circuit тавтай морил. Өнөө орой бид та бүхнийг мөрөөдлийн ертөнцид аваач хулна. Эхний үзүүлбэр зал мэхээр дүүрэн алиалагч нар. Алиалагчид гарч ирэх үед тэд нар мэрэгчлэх биш, анхлан суралцагч эсвэл бүр өмнө нь огт ийм зүйл хийж байгаагүй юм шиг явж байсан бөмбөн дээрээсээ унчихдаг. Хөөе, юугаа хараад байгаа юм? Түүнийг эндээс гарга гэд нөгөө хоёр алиалагч унсан нэгнээ гаргадаг. Одоо тэгвэл та бүхний хайрт бидний дундах цор ганц Лилиягийн үзүүлбэрийг үзцгээе. Лилиягийн царай сандарсан бас айдас давтсан харагдана. Түүнийг харсан нэгэн хүүхэн би түүнийг цэрэгт ажилдаг гэдгийг мэдсэн юм аа. Анх цэцэрлэгт харахад л мэдэрсэн. Миний хажууд байгаа залуучууд тэрнийг юу гэж бодж байгаа бол тэр биднийг энэ цэрэг рүү татсан юм шиг гэд баярлан бодоод зогсож байдаг. За залуусаа, Лилиягийн үзүүлбэр гайхалтай байсан бол одоо 3 давхар залуусыг харах болно. Тэд унвал доор нь тор ямар нэгэн зүйл байхгүй шууд нөгөө ертөнц рүү аялах болно гэж хэлж дуусаагүй үзүүлбэрийг хэлсний дараа нөгөө 3 залуу доош тэнцвэр алдан ундаг. Ямар тэнцвэргүй юм бэ? Тэднийг эндээс гарга гэд гаргачихдаг. Санаа зовлтгүй үзэгчдээ тэд зүгээр л газарт унсан. Хэрвээ далайд унсан бол махчин загсны хоол болох байсан юм гэхэд үзэгчд бөөнөрөө инээлдэнэ. Дараагийн үзүүлбэр Жойн хотго. Түүний зорилго бол шар үст. Жой үнэхээр сайн юм аа. Нэг ч алдалгүй хутгаар шаргал үстийг тойруулсан байдаг. За мастра, миний үзүүлбэр гарцаагүй сайн. Одоо Лилия минийх болсон. Бид дахиад сайн харах хэрэгтэй. Чамд хутга үлдсэн байна. Навш гэжгээд үргэлжлүүлэн үзүүлбэрээ үзүүлдэг. Эхний хутга нь шал өөр баган руу зогддог бол хоёр дахь хутга нь нөгөө шаргал үстийн цээжин дээр зогдно. Юу болоод байгааг бүх хүн гайхаж байлаа. Мастер, энийг гарга. Битээ бужигнаарэ гэд шаргал үстийг гарган Жой, чи юу хийгээд байгаа юм бэ? Чиний боломж дууссан гэхэд мастер ахаад ганцхан боломж өгөөч гэд үзэгчд рүү хандан за ноёд татагтай нараа би одоо та бүхэнд хамгийн том ихийг хийж үзүүлэх гэж байна гэд газар твтэн өөрлөгөө хутга шидэн тойруулах үзүүлбэр байдаг. Эхний хутга амжилттай яг хажууд нь онно. Тэмээ үзэгчтэй өнөө орой бол Ньютонч гайхахаар шүн байна. Хамгийн анх алин байсан бол одоо хутга болсон гэд хоёр дахь хутгаа явалтал яг өөрийнх нь цээжинд зогддог. Хайртай Лилияга өөрийн болгож чадаагүй Жой сүүлийн удаа түүн рүүгээ харан үхдэг. Дараагийн үзүүлбэр галаар амьсгалдаг булчинтай залуу гэд галын үзүүлбэрээ хийгээд тэр дороо бүтлгүүдэн өөрийгөө шатаадаг. Хүн пуужин зэрлэг араатан сургагч гэх мэт дараагийн үзүүлбэрүүд нь зүгээр л бүтлгүүдэн хүмүүс үхэж байдаг. За үзэгчтэй, манай сүүлийн үзүүлбэр болох Papyrus-ийн царайлаг залуу ба Лилиягийн трапезийн үзүүлбэр яг одоо эхлэх гэж байна. Алгаа ташнуу гэх энэ үеэр Лилия, Марио, энэ үзүүлбэрийг битгий. Мастер бол хүн биш. Энэ түүний зал. Тэр сүнсийг нь цуглуулахын тулд хүмүүсийг алж тэрүүгээрээ 6 цэнгэл болгож байна. Тэр чамайг ашиглаж байна. Бас намайг ашиглаж байна. Марио, чи трапезийг ашиглавал үхэн битгий. Би чамд хайртай гэж хэлсэн ч өнөөх нь зүгээрээ хийн гэсэн бол хийн, хийчээ чамтай гэрлэх санал тавина гэд хийхээр болдог. Мэдээж хийснийхаа ардаас олсон тасарч доош унснаар үхдэг. Үүнийг харсан мастер уучлаарай. Бид өнөөдөр золгүй ослоор олон гишүүдэд алтлаа. Хөгшөрсөн мастер бас үзэсгэлэнтэй арчаагүй Лилия бит хоёр туслаач. Та нарын хин нэг нь бидэнтэй авьяасаараа нэгтгүү. Papyrus циркийн түүхэнд шинэ үеийг хамтдаа бий болгоцгоё. Тэгээд үнэхээр амжилттай од болж чадвал Лилиятэй гэрлээрээ гэд үзэгчдэд зарладаг. Үүнийг сонсон эрэгтэй үзэгчид гэрлэн гэсэн үү? Нэрээ сая тэгж хэлсэн үү? Би оролдож үзнэ гэд байж идэг. Энэ үеэр нэг алиалагч нь Лилия наанасаа буугаад ирье. Мастрыг завгүй байх үед нь зүгтааж чаднаа. Буугаад иргээд доороос нь хэлэх үед нөгөө Жойн баган дээр зоосон утга алиалагчийн хоолойн дээр унаад бас л үхдэг. Гуй
Намайг хэн нэгэн авраачтай гэж уйлан хайлах Лилиагийн үзэгдлэр 8 дугаар анги маань дуустав. Бичлэгтэйгээ хамт байсан баярлалаа. Дараагийн илүү сонирхолтой бичлэгүүдээрээ уулзъя. Бас комент дээр яриулах анимын саналаа үлдээж болно.